Өнгөрсөн Бямбараг 61-ийн гаран дээр нэг автосол гарч 10 тонн ачаатай Nissan Condor маркийн ачааны машин 4 машиныг мөргөж нэг зорчигч эмэгтэй гэмтэл авсан хэрэг гарчаа. Ачааны тэрэг нь сангийн сайд Чойжсрэнгийн хурд группийн машин бөгөөд дааз хурд хэтрүүлснээс гадна бүрэн бус техник хэрэгсэлтэй явсан гэн. Гэвч энэ том асуудал ердөө газар авсангүй нам дарагдаж түүгээр үл барам хоригч эмэгтэйг авч явах гэж байсан түргэний эмч хөртөл уцаар ярин өвчтнөө орхин явсан. Мөн түүнчлэн тэнд яаран сандран дахиж ирсэн нэг эмэгтэй Чойжо дарга эднэрт бүгдийн шин машин авч өгөх гэж хэлүүллээ хэмээснээр мөргүүлсэн машины эзэд хэл ам татлалгүй зогсож асуудлыг тэр дорн нам дарсан гэх мэдээ байна. Ослыг харсан хүмүүсийн яриагаар бол мөргүүлсэн машины эзэд уурлаж сухалдах нь бүхэд үнэхээр баяртайгаар таран оцсоосон гин. Монгол улсын мөнгөний авдар дээр суусан хувийнхаа мөнгөний авдарт асар их мөнгөтэй гэгддэг энэ эрхмийн дээр хүлдэл үнэхээр хоншоортой харагдаж байгаа нь үн юм. Гэхдээ энэ том ослыг тэр даруйд нам дарсан хэрэг нь нэг том хардлагыг дагуулж байна. Өдгөө дарагдаж замхарсан нэг хэрэг бол талигаж лав шүмбэрлийн хэрэг бөгөөд энэ хэрэгтэй Чойжсрэнгийн нэр холбогддог. Талигч өгөхөөс өмнө та нар мөнгөтэй байж болно. Гэхдээ та нарын үе удахгүй дууснаа гихчлэн үүж байсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан 5-5 машин осолцсон хэргийг цагдаа дүргэнтэй хамт нам дарж чадаад байгаа хүн лав шүмбэрлийн хэргийг ядахымгүй дарчиж чадах юм байна гэж бодогдноо доо. Харьцуулан бодвол автосолч гэмт хэрэг лав шүмбэрлийн хэрэгч бас гэмт хэрэг мөн. Ийм олон гэрч хохирогчтой цагдаа түргэн дуудлага аваад ирж гисэн хэргийг ганцхан дахиад намдарч чадаж байгаа юм чинь хөөрхий талигчийн хэрэг дээр бас л ингэсэн байд таарах гээд байх шиг. Олны яриа ортой гэдэг явж сангийн сайдтан дээр хэрэг дээр бас л энэ мэт шидэт төхөөрөө ажилласан ч байж мэдгэл юм.